Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ үргэлжлэхэд бэлэн боллоо. Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужийн Перри тойрогт Данконон гэх нэгэн жижиг хот бий. Хүн ам цөөн нам гүмхийн хотод ердөө 1500 орчим хүн амьдардаг. Ийм жижиг газар хүмүүс бие наандахгүй тул гэмт хэрэг бараг гардгүй их аюулгүй гэгддэг. Бүр шөнө хаалгаач төгжихгүй унтаж сурсан тийм л амар жимэр газар юм. Гэтэл энэ хотын өмнөд захын гудамжинд байх нэгэн хоёр айлын орон сууцнд Дагласынхаа амьдардаг байжээ. Гэр бүлийн гишүүд гэвэл өрхийн тэргүүн 42 настай Даглас Диз, түүний эхнэр Жилиан, тэдний өргөж авсан хүү Клейтон нар юм. Өрхийн тэргүүн Даглас бол хаанд Интермодал хэмээх тээврийн томоохон компанид ачааны машин жолоочоор ажилладаг байв. Тэрээр ажилдаа тун нямба өдрийн хувааринч цаг шиг нарийн тогтсон хүн байжээ. Тэдний хөрш Джесси Уайлден болон бусад оршин суугчдын хэлж буйгаар Дагласын гэр бүл 2023 онд энэ хотод нүүж ирсэн бөгөөд энд 2 жил орчим амьдарч байгаа юм байна. Хөршүүдийн нүдээр бол тэд туйлын даруухан чимээгүйхэн гэр бүл. Даглас өдөр болгон өглөө эрт гараад оройхон ирдэг. Эхнэр Жилиан бол гэрээ ажиллаа зохицуулна. Харин нүдний шилдээ харахад номхон мэт жижигхэн хүү Клейтон бол бараг гадаагаарч тоглодгүй байсан гин. Хөршүүд түүнийг маш их хүмүүжлэлтэй хүүхэд гэж тодорхойлдог. Бүр нэг удаа өөрөө санаачлаад хөршөөсөө танд тусламж хэрэгтэй юу гэж асууж байсан ч гэдэг. 2026 оны 1-р сарын 13-ны өдөр баяр хөөр дулаахан уур амьсгалтай өдөр байх ёстой байлаа. Учир нь энэ өдөр Клейтоны 11 насны төрсөн өдөр байсан юм. Энэ онцгой өдрийг тэмдэглэх гэж Даглас Жилиан хоёр тусгайлан бэлтгэл хийсэн байлаа. Цагдаагийн дараах мөрдөн шалгалт мөн Жилианы мэдүүлгээр бол тэр өдөр ажилтай өдөр байсан ч гэсэн тэд гэр бүлэрээ шүн дүн тэмдэглэхээр шийджээ. 1-р сарын 12-наас 13-нд шилжих шөнө гэрийн уур амьсгал маш халуун дулаан байлаа. Шөнийн 12 цаг өнгөрмөгц Даглас Жилиан хоёр хүүгийнхэн дэргэд суугаад төрсөн өдрийн мэнд дууг нь дуулж өгчээ. Тэгээд сэтгэл гарган бэлдсэн бэлгээ Клейтонд өгсөн байна. Тэр үед цаг бараг шөнийн 1 болжээ. Жилиан ядарсан болохоор эхэлж өрөөндөө орж амарсан. Даглас ч бас хэдэн жижиг сажиг зүйлээ цэгцэлжгээд унтлагын өрөөгөө орж унтжээ. Эдний 2 дугаар давхар нь зай талбай тун багтай. Эцэг эхийн нөрөө хүүгийнхэн нөрөөтэй шууд залгаа бөгөөд дундаа нэг жижигхэн хувцсны өрөөгөөр тусгаарлагддаг байв. Тэгээд үрийн 3 цаг 20 минут орчимд Перри тойргийн яаралтай дуудлагын төвд аимшигтай нэг дуудлага хүлээж авсан. Дуудлага өгсөн хүн нь эхнэр Жилиан. Дуудлага хүлээн авсан ажилтны тэмдэглэлд дуудлага өгсөн хүний хоолоо айлцансай болоод хашгирч гэрт нь бууны хэрэг гарсан гэж хэлээд нөхөр маань огт хариу өгөхгүй байна гэж мэдэгджээ. Жилиан их айсан болохоор яг таг дараалттай тайлбар өгөхөд хэцүү байв. Гэхдээ дуудлагын төв энэ бол жирийн нэг эмнэлгийн тусламж биш харин ноцтой эрүүгийн хэрэг байж болзошгүйг шууд таньжээ. Цагдаа нар газар дээр нь очих мөчид л тэцэжихтэй эвгүй уур амьсгалыг мэдэрсэн байна. Гадна талаас нь харахад юу ч эвдэр зүүдээгүй. Хаалга цонх бүтэн хүчээр эвдэрж орсон мөр байхгүй. Байрны гадаах зүс эвдэрлгүй. Үүнээс үзэхэд энэ хэрэг гадны хүн хүчээр дайрч орсон эсвэл дээрэм хийсэн байх магадлал бараг үгүй болсон юм. Цагдаа нар байшинд орж халахад 1-р давхрын цочны өрөө нь ямар ч зодоон цохон болоогүй. Эд зүйл ухаж дүнхөөгүй тун цэмцгэр байв. Ингээд тэд шатаар өгсөж эцэг эхийн унтлагын өрөө рүү оржээ. Өрөөний гэрэл асаалтай байсан бөгөөд тэнд маш аимшигтай дүр зураг харагдсан байна. Орон дээр 42 настай Даглас Диз дээш харж хэвтсэн биеийн байрлал нь ер нь унтаж байсан хүн шиг байлаа. Гэхдээ түүний толгойд маш тод ойроос тулгаж буудсан мэт бууны шарах байсан. Яаралтай тусламжийн ажилтнууд хурдан шалгахад Даглас аль хэдийн амьсгал судасны цохилтгүй хүүхэн хараан томорсон. Шархан толгойд үхэл түргэх гэмтэл байсан учраас газар дээр нь нас барсныг аль биесээр тогтоосон байна. Тэр өрөөнд 2 хүн байлаа. 1-дүгээрт гэрээ эзэгтэй Жилиан нэг талд унтлагын хувцастайгаа бүх биеийн жичирч гүн цочролд орсон байдалтай зогсож байв. Тэр юу ч ярьж ойлгуулж чадахгүй зөвхөн уйлах чимээл гаргана. 2-дугаарт өрөөний нөгөө буланд хүү Клейтон чимээгүй зогсож байсан. Энэ хүүхэд туранхай жижиг биетэй өндөр нь насанд хүрсэн хүний цээж хүрэх төдий. Түүний зүүн нүднийхэн дээд талд нэлийн хүчтэй зохиулсан гэлдээ хөхөрч хавцсан том сорив байлаа. Доод уруулан сэтэрч
хатсан цусны мөш харагдаж байв. Цагдаа нарын газар дээрх анхны үцэлгээр хэрэг болсон хэсгийн ойролцоо нэг буу олцсон. Тэр бууг ямар нэг байдлаар нуусан юм огт байгаагүй. Зүгээр л газарт ил харагдахаар хэвтэж байсан гэсэн үг. Эхнэр Жилан арай тайвширсны дараа хэсэг хэсгээр нь тасалтай ярьжээ. Жилан унтаж байтал гинэт маш чанга чимээ гарч тэр дуунаас болоод зочиод сэрсэн байна. Тэр мөчид Жилан бууны дуу байна гэж шууд ойлгоогүй. Гэхдээ дараагийн агшинд хамарлуун хамар цоргим хурц дарины үнэр орж иржээ. Жилан дөнгөж сайхан гүн нойрноос ирсэн. Өөрөө нь тас харанхуй байсан болохоор юу болоод байгааг сайн ойлгосонгүй. Нөхөр маань нэг юм унахчих уу эсвэл ямар нэгэн дуу гаргуу гэж л боджээ. Тэгээд хажуудаа хөвтөж байсан Дагласыг сэрэхээр гараараа түлхтэл нөхөр нь огт хөдөлсөнгүй, ямар ч хариу өгсөнгүй. Яг тэр мөчид хав харанхуй өрөөнд нэгэн хачин чимээ сонсогдож эхлэв. Яг л карантнаас ус туслах шиг тодгон туслын чимээ. Гэхдээ тэр нам гүмд энэ чимээ маш тод бөгөөд зэвүүцмээр сонсогдож байлаа. Жиланд яагаад ч майз төрөөд тэр гарын чичрээд эцэст нь орны хажуугийн жижиг гэрлийг асаасан байна. Гэрэл асах тэр мөчид нөхөр Дагласын толгойноос цус урсаж байгааг харжээ. Жилан нүдэндээ итгэхгүй яг юу болоод байгааг ойлгох гэж оролдож байтал тэрний харц эцэг эхийн өрөө болон хүүгийн өрөөг холбодог хувцсны өрөөний зүг өөрөө ирэхгүй иргсэн байна. Тэгээд тэндээс Клейтон гарч ирсэн гин. Дөнгөж төрсөн өдрөө тэмдэглэсэн 11 настай тэр жаалхүү цус болсон айд сандарсан ээж рүүгээ хараад нэг л өгүүлбэр хэлжээ. Тэр өгсөн. Тэгээд үүгээр дуусангүй. Тэгтэл Клейтон тэр дороод ухаан санаа нь балартаж өөрийгөө хянах чадваргүй болсон байна. Тэр гинэт эргэж хараад л шатаар доошо хамаг хүчээрээ гүйж хоолоогоо сойдол чангаар орилж эхэлжээ. Тэр дахин аав хүчгсэн би аавыг алжглаа гэж давтаад байсан гэжээ. Энэ хэрэг хүн амны шинжтэй тул удалгүй эрүүгийн мөрдөн байцаагчид болон шүүх хэмнэлгийн шинжээч тэрж газрыг албан ёсоор хүлээн авч ажиллаж эхэлсэн. Хэдийгээр ээжийнх нь харсан зүйл хэлсэн үг хоёр Клейтоныг шууд буруутгаж байсан ч цагдаа нар хуулийн дагуу заавал хөдөлшгүй бодит баримт зөвлөх ёстой байв. Тэд өөр ямар ч боломжит хувилбарыг үлдээлгүй хэргийн бүх сэжвэрийг нэг бүрчлэн холбож баталгаажуулах шаардлагатай болсон юм. Газар дээр олдсон тэр бууны дугаар бүртгэл зэргийг шалгахад энэ нь нас барсан Дагласын өөрийнх нь хууль ёсны өмч болох нь тогтоогдсон. Даглас удаан хугацаагаар замд явдаг ачааны машины жолооч хүн учраас гэр бүлээ хамгаалах бодлоор буу авсан. Буутай байсан нь буу хэнийхэн тодорхой болсны дараа нэг хамгийн чухал асуулт урган гарч ирсэн. Хариуцлагатай насан турш хүний хадгалж байсан ийм аюултай зэвсэг яаж 11 настай хүүхдийн гарт орсон юм бэ? Тэгээд цагдаа нар гэр доторх буу хадгалдаг байр цэп байгаа эсхийг шалгасан. Шалгалтын дүнгээс харахад Даглас ер нь бол хайхрамжгүй хүн байгаагүй. Тэр бууг тусгай бууны сэпэнд түгждэг байсан байна. Тэр сэп нь ундлахын өрөөний нууц хэсэгт байдаг гин. Онлын хувьд энэ нь аюулгүй хадгалалт. Гэхдээ хэргийн газар дээрх үзлэгээр нэг зүйл тодорхой болсон. Тэр сэп онгойчсон байжээ. Мөрдөн байцаагчид тэр доороо Жиланаас асуусан. Жилан хэлэхдээ ер нь бууны сэп үргэлж түгжээтэй байдаг. Гэхдээ би өөрөө тэр сэпний түлхүүр яг хаана байдгийг сайн мэдэхгүй. Сэп нь өрөөнд яг хаана байдаг нарийн байрлалыг нь би сайн хэлж мэдэхгүй гэжээ. Энэ мэдүүлэг маш чухал байлаа. Учир нь сэпийг зүгээр нэг тааж байгаад онгойлгочих боломжгүй. Үүний тулд тухайн хүн сэпний кодыг мэддэг байх. Эсвэл хаана юу байгааг зориуд хайж олсон байх шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр бүр аимшигтай нэг таамаг гарч ирсэн. Сэп онгойлгосон хүн энэ өрөөний байрлал Дагласын хувийн зүйлээ хаана юу хадгалдгийг маш сайн мэддэг байсан. Эсвэл удаан хугацаанд нууцаар ажиглаж байсан байх боломжтой. Газар дээрх улмөр эд зүйлсийн байрлалаас шинжилгээ хийх явцад цагдаа нар Дагласын хувцсны шүгэний шургуулгын доороос нэг түлхүүр олжээ. Тэр нь бууны сэпийг онгойлгох нөөц түлхүүр байсан байна. Өөрөөр хэлбэл сэжигтэн хэрэг гарахаас өмнө төлөвлөж байгаад тэр түлхүүрийг хаана байгааг зориуд хайж олсон гэсэн. Үүнтэй зэрэгцээд шүүх хэмнэлгийн эмч Дагласын шарх зохицос данхны үслэг хийж дараа нь задлан шинжилгээ хийсэн. Тайлангийн дүн Даглас толгойдоо ганц удаа буудуулснаас болж нас барсан.
Шархны ойролцоох дайр түлэгдсэн мөр түлэгдэл зэргээр нүцгэд маш ойроос буутсан байжээ. Даагласын гар болон алганд ямар нэгэн шарх сорив байгаагүй нь түүнийг буудуулах үедээ аюулыг огт мэдрээгүй илтгэж байна. Өөрөөр хэлбэл тэр эсэргүүцэл үзүүлж тэмцээгүй хэн нэгэнтэй зодлоогүй гэсэн үг. Хэрэг гарсан болон цогцост хийсэн шинжилгээг үндэслэн шүүх эмнэлгийн эмч нэгэн дүгнэлтэд хүрсэн. Дааглас буудуулах үедээ юу ч мэдээгүй гүн нойрондоо байсан гэх дүгнэлт юм. Одоо цагдаа нарын анхаарлыг 11 настай хүү татжээ. Мөрдөгчд түүний гадаад төрхийг тэмдэглэхдээ нүүрэн дээрх шархыг онцлон бичжээ. Зүүн нүдний дээрх няцрал хөхрөлт, доод ургуулын язралт, эдгээр шарх яаж үүссэн байж болох талаар цагдаа нар хэд хэдэн таамаг тэгшүүлээд дараа нь нэг нэгээр нь шалгахаар төлөвлөжээ. Нэгдүгээрт гэр бүлийн хүчирхийлэл байсан уу? Өөрөөр хэлбэл Дааглас эсвэл Жилиан хүүхдээ хүмүүжүүлэхдээ зодож улмаар үш хонзон төрж ийм мэрэг хийсэн байж болох уу? Гэхдээ дараагийн шалгалтаар энэ гэр бүлд удаан хугацааны хүчирхийллийн бүртгэл байгаагүй. Мөн Жилиан тэр шөнө хэн нэгэнтэй гар зөрүүлж зодтолцсон зүйл огт болоогүй гэдгийг батлан хэлжээ. Хоёрдугаарт зүхтаж гүөхтэй мөргсөн үү? Хүү буудсны дараа айсандаа доошоо гүөх үедээ шатны байрвал хананд эсвэл хатуу юмд мөргөөд нүрээ гэмтээсэн байх боломж. Гуравт бууны ухралт. Энэ бол шүүх эмнэлгийн хувьд хамгийн боломжтой таамаг гэж үзжээ. 11 настай туранхай жаалхүү том бууг зөв барих барилгүйгээр бодвол буу буудах мөчид хүчтэй нүүрний хэсэг рүү мөргөж болно. Тэгээд л зүүн нүдний дээгүр хөхрөлт, доод уурвал язрах гэмтэл үүссэн байх магадлалтай. Хэрвээ энэ таамаг батлагдвал тэр хоёр шарх нь Клейтон өөрөө буудсныг нотлох маш чухал нотлохоо болох юм. Физик баримтууд аажмаар тодорхой болж байсан ч цагдаа нарт үлдсэн гол асуулт бол нэг л зүйл. Яагаад аавыгаа алсан бэ? Үүнийг ойлгохын тулд мөрдөн байцаагчид энэ гэр бүлийн өнгөрсөн амьдрал Клейтоны түүхийг гүнзгий ухаж эхэлсэн. Клейтон бол Дааглас Жилиан хоёрын төрсөн хүү биш. Тэр 2015 оны 1-р сарын 13-нд төрсөн. Тэгээд 3 настай байхад нь буюу 2018 онд Дааглас Жилиан хоёр түүнийг аль бие осоор өргөж авчээ. Гаднаас нь харахад бол амьдрал нь доктортой байсан. Хөршүүд найз нөхд нь Дааглас Жилиан хоёрыг хайр халамжтай, хариуцлагатай эцэг их гэж ярьдаг байжээ. Тэд өнгөрсөн тодорхойгүй энэхүүд доктортой орчин бүрдүүлэхийг хичээсэн. Гэвч мөрдөн шалгалт гүнзгийрэх тусам нэг чухал мэдээлэл ил болж эхэлсэн юм. Гэр бүлийн ойрын найз Дэвид Скарки гэдэг хүн хэвлэл мэдээлэл болон цагдаад ярьцлага өгөхдөө энэ номхон даруухан харагддаг хүүгийн цаана ноцтой зан үйлийн асуудал байсан гэдгийг хэлсэн байдаг. Түүний хэлснээр Клейтонд аутизмын спектрийн эмгэг онцлогдсон байжээ. Аутизм өөрөө шууд хүчирхийлэлд хүргэнэ гэсэн үг биш. Гэхдээ Дэвидийн ярьснаар 2025 онд хэрэг гарахаас 1 жилийн өмнө Клейтоны зам байдал огцомд ордож эхэлсэн байна. Цагдаа нар бичиг баримтыг шалгахад 2025 оны 10 дугаар сарын 9-нд Дааглас Жилиан 2 сургуулийн захиргаан загтал бичсэн байжээ. Тэр загтлын агуулга үнэхээр ноцтой байсан. Загталд Клейтоныг энгийн сургуулийн орчноос гаргаж зан үйлийн тусгай боловсролын төлөө шилжүүлэхийг хүссэн байна. Учир нь тэр энгийн сургуульд бусдад аюул учруулах хэмжээнд хүрсэн гэж бичсэн байжээ. Загтал бие махбодын төрөмгийлэл, хулгай, хүний хувийн орон зайд нь зөвшөөрөлгүй нэвтрэх, дарамт шахалт өгөх, зан үйл гэх мэт олон санаа зовоосон үйлдэлүүдийг жагсаасан байсан. Одоогийн сургуулийн систем, багш нарын арга барил энэ хүүхдийн хэцүү ааш авирыг дийлэхгүй байна, хүчин хүрхгүй байна гэж анхааруулжээ. Гэвч мэдээллээр бол сургуулийн зүгээс бодиттой арга хэмжээ аваагүй. Клейтон хэвээрэл тухайн орчинд үлдсэн. Энэ бүх мэдээлэл нь бүртэн байцаагчдад Клейтон гэж ер нь хэн бэ гэдгийг харуулсан сэтгэл зүйн хүрэг зургийг гаргаж өгсөн юм. 11 настай ч гэсэн Клейтон уур хэлнгээ хянах чадвар муу, бухимдлаа тасварлах чадварсвал хүмүүсийн хэлсэн дүрм журмыг дагдахгүй, стресс, хориглол тулгархад амархан төрөнгийн хариу үйлдэл үзүүлдэг. Клейтон өөрөө цагдаад хэлсэн. Тэр өдөр сайхан өдөр байсан. Тэр бэлэг авч гэр бүлийн дулаан урамсгалыг мэдэрчээ. Шөнө 12 цаг өнгөрсний дараа аав ээж нь төрсөн өдрийн дуудуулж өгсөн. Гэхдээ баяр дуустын дараа Дааглас эцэг хүний хувьд жирийн нэг үг хэлсэн байна. Орой болсон унтах хэрэгтэй. Тэр үед Клейтон
Nintendo Switch тоглоомоор тоглож байсан. Даглас тоглоомыг нь хурааж авсан. Тэр зүгээрч нэг хураагаа зогсохгүй бүр нүдэн дээр нь аваад явчихсан. Тэгээд хаан чимбэ нуучихжээ. Ингээд хүүхдийн хувьд энэ бол өдөр тутмын хүмүүжлийн нэг хэсэг. Төр зур уурлахал байх дараа нь мартах ёстой. Гэхдээ Клейтны хувьд энэ нь өөрөөр нөлөөлсөн. Тэр цагтаад би маш их уурсан гэж хэлжээ. Тэр орондоо орж унтаагүй толгойд нь ганц л бодлоор хэлж байсан. Тоглоомын төхөөрөмжөө буцааж авах. Тэр аав нь тоглоомыг Сэбэнд хийсэн гэж таамаглажээ. Өөрийн 3 цаг орчим эцэг их нь унтаж байгааг мэдээд тэр чимээгүйхэн унтлахын өрөөр орсон. Өөрөө харанхуй байсан бөгөөд тэр Сэбийг эвдэх гэж оролдоогүй. Тэр түлхүүр хэрэгтэйг мэдэж байсан. Тэгээд аавынхаа уцсны шүүгээний шургуулгуудыг ухаж эхэлсэн байдаг. Эцэст нь нөөц түлхүүрийг олсон байна. Энд нэг аимшигтай баримт бий. Ээж нь түлхүүр хаана байдгийг мэддэггүй байсан ч харин 11 настай хүү мэдэж байсан. Энэ нь тэр удаан хугацаанд аавыгаа ажигласан эсвэл нууцаар эд зүгэлд нь хүрж байсан байж болохыг хэлтгэн. Тэр Сэбийг онгойлгосон ч дотор нь тоглоом байхгүй байв. Харин дотор нь буу байсан. Буу Сэбэнд сумгуу хадгалагддаг байв. Даглас буу сумыг тусад нь хадгалах дүрмийг баримталдаг байжээ. Гэхдээ Клейтон үгээр зогсоогүй. Тэр бууг гаргаж ойролцоо байсан сумнуудыг олсон. Тэгээд нэг нэгээр нь сумыг эхэлжээ. Бүх сумыг хийж дуусаад бууг буутахад бэлэн болгосон. Тэр буутаага орлоо очоод Даглас унтаж байхад Клейтон бууны амийг аавынхаа толгой руу чиглүүлж гохыг дарсан байна. Газар дээрх нотлохоо ээжийн гэрчийн мэдүүлэг мөн хүүгийн өөрийн аман мэдүүлэг дээр үндэслэн цагдаа нар газар дээр нь баривчлах шийдвэр гаргасан. 2026 оны 1-р сарын 13-нд Клейтоны гарт гав зүүжээ. Пенсильвани мужид нэг онцгой хууль бий. Хуулийн дагуу шууд насан туршидээр тооцох зарчим. Хэрэв 10-аас дээш насны хүүхэд хүн амны хэрэгт буруутагдвал тэр шууд насан туршидны шүүхэд шилжинэ. Өөрөөр хэлбэл Клейтон бол алдаа гаргасан хүүхэд биш. Тэр бол 1-р зэргийн хүн амны хэрэгт сэжиглэгдсэн насан туршидны ангилалд орсон яллагдагч болсон. 2026 оны 2-р сарын 19-нд Клейтон Перри тойргийн шүүхэд анх удаа иржээ. Тэнд сууж байсан хүмүүсийн харсан зүйл бол 1-р зэргийн аллагад буруутгагдсан хүн гэхдээ нүүрэндээ хүүхдийн төрхтэй туранхай 11 настай жаал. Түүний өмгөөлөгч нэг шийдвэр гаргасан. Тэд шүүх хурлын өмнөх шатны хэлэлцүүлгийг алгасгаар шийдсэн байна. Энэ нь ихэнхдээ прокурорын нотлох баримт хангалттай байгааг хэлтгэн. Одоо өмгөөлөгч тэр хэрэг хийсэн үг гэдэг дээр биш, түүнийг хаана шүүх вэ гэдэг дээр. Хэрэв насан туршидтын шүүхэд бол олон 10 жилийн хоригхал магадгүй бүх насаар нь. Хэрэв насан туршидтын шүүхэд бол 21 нас хүртэл хяналтанд байлгаад дараа нь суулна. Одоо өмгөөлөгчд нь түүнийг насан туршидтын шүүхээр биш, насан туршаагүй хүүхдийн шүүхээр шүүлгэх хүсэл гаргахаар бэлтгэж байна. Шүүх аавыгаа буутсан алуурчин гэж харах уу? Эсвэл сэтгэл зүйн асуудалтай 11 настай хүүхэд гэж харах уу? Хэрэв хүсэлт нь амжилттай болвол Клейтон урт хугацааны сэтгэл зүйн эмчилгээ авна. Харин амжилтгүй болвол тэр Америкийн түүхэн дэх насан туршидтын хүн амны хэрэгт яллагдсан хамгийн залуу хүмүүсийн нэг болно. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусч байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.